За сайн байцгаана уу манайхаа Mongolian Australia подкастын маань 71 дахь дугаарыг эхэлж байна. За энэ дугаараар Мельбурн хотоос Техник их сургуулийн хүний нөөцөөр мастрын зэрэгт суралцаж байгаа оюутан бүсгүй Батсүхийн Саруул оролцож байна. Тэрээр 2023 онд Австралид суралцахаар гэр бүлийн хамт ирж байсан ба Монголд байхдаа 8 жил хүний нөөцийн мэрэгчлэлтэнгээр ажиллаж байсан. Туршлагатай. Тэрээр хүн хичээвэл Монголдоо хараад амжилттай карьер хийх боломжтой гэж боддог олон залуусын нэгэн төлөөлөл гэж хэлж болно. За тэгээ өнөөдөр бит хоёр Монголд ямар мэрэгжил эрэлттэй байгаа талаар ер нь мэдээлэл та руу буцаж очиод те одоо сурч байгаа мэрэгжил нь хэрэг болох болов тэгээ тэрэн дээрээ эргэлзэж байгаа гэх мэтчлэн тэр эргэлзэж байгаа Монгол оюутнуудтайгаас зориулан ярилцах болно. За сайн уу Саруулаа? За сайн байна уу. За өнөөдөр цаг гаргаад оролцож байгаа чамд маш их баярлалаа. Энэ гоё 70 гайхалтай хүний түүхийн араас ингээ 71 дэх хүн болж орж байгаа даа баяртай. За баярлалаа. За хоёулаа мэдээж яриагаа Австралид ирэхээс өмнө Монголд хийж байсан ажлынхаа талаар бас яриа. Монголд би оролцоогоор нэг 16-7 жил ажилласан. Тэгээд эхний 7-8 жил болохоор дотоодын аялал жуулчлалын багшаар ажиллаж агаад тэгээд Sky Trading компанид анх сургалтын менежерээр ажилд ороод тэгээд E-Mart төсөл буюу Sky Hypermarket компанид руу шилжиж ажилласан сургалтын менежерээрээ. Ингээд ерөнхийдөө Sky E-Mart төсөл дээр бол өөрийнхөө явж чадах, хүрч чадах карьерийнхаа хэмжээнд бол явсан. Тэгээд нааш ирэх дээр болохоор ерөнхийдөө бол яг нэг хоёр зүйл бодогдсон. Нэг нь болохоор одоо би яг ингээ хүн удирдаад эхэлсэн чинь гадаадад төгсөөд ирж байгаа тэр чадварлаг залуучуудыг ингээ бүрэн удирдахад ингээд нэг юм дутуу байгаагаа мэдэрсэн. Айгүйх мэдэрч ирсэн. Дараагийнх нь болохоор E-Mart төсөл дээр мэдээж нөгөө Солонгосын E-Mart дээрээс консалтингууд авдаг ингээд зөндөө олон сургалтуудад суудаг. Тэгэнгүүт 15-аас 20 жилийн өмнөх одоо манай байсан үе одоо Монголд байна гэдэг. Тэгээд энэ тэндээс ингээд жижиг сургалтууд аваад ч тэр ингээд нөхөгдөхгүй бас л стил ингээд дутуу байгаад байсан учраас яг яваад ингээд яг энэ мэрэгчлэр сураад тий энэ дутуу байгаа юмнуудаа нөхөж авъя гэдэг ийм нэг шалтгаан гараад тэгээд 2023 оны 3 сард Австрали улсад ирсэн байгаа. Ер нь Австрали улсыг ер нь яагаад сонгох болов? Мэдээж олон орноос бас судалж байгаад Австралиг сонгосон байх. Мэдээж нөгөө гэр бүлээрээ явахаар манай гэр бүлийн битээр төлөвлөж исэн. Тэгээд гэр бүлээрээ явхад ингээ боломжтой улсуудыг ингээ судлахад хамгийн одоо таатай улс нь бол нэгдүгээр Австрали байсан. Тэгээд дараа нөгөө боловсролын чанар дээр ингээд бас нэлээх эрэл хайгуул хийхэд бас Австралийн одоо ихтэй сургуулиуд бол айгүй сайн болох нь дэлхийн нөгөө модгуудад ингээ орж исэн. За тэгээд мэдээж гэр бүлийн нөгөө виз гаргалтынх нь боломж нь бол Австрали улс хамаагүй өндөр. Тэгээд тийм болохоор Австрали улсыг сонгосон. Яг Мельбурн хотыг сонгоход бол гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ ирэх байсан учраас яг Монголын цаг ууртаа одоо цаг уурны ойролцоо гэдэг нь хамгийн том шалтгаан болсон. Тэгээд дараагаар нь болохоор энэ Австралийн хоёр дахь том хот болохоор нөгөө ажлын олдоц сайн байж магадгүй гэж үзсэн учраас Мельбурн хотыг сонгож ирсэн. Ер нь тийм шүү. Сидней, Queensland эдрийг бодвол манай Мельбурн чинь ер нь Монголын цаг агаарт ерөнхийдөө төхөө шүү. Одоо ч өвөл за 6 сарын 1-ээс ахуулаад өвөл эхэлнэ эхлэх гэж байна. Тэгэхээр өвлийн хувьд бол бас мэдээж жиндүү өдөр болгон бороо орно нойтон чихтэй хүүтэн өвөл болдог байгаа. Яг бусад Сидней, Брисбеныг бодвол мэдээж Тасман бол хамгийн сэрүүхэн газар нь Тасман арлууд. Гэхдээ Мельбурн маань ер нь бол яг Саруулын маань хэлдгээр миний бас ер нь сонгож амьдраад байгаа нэг шалтгаан нь ер нь бол Монголтой дүүцгүйстэй дөрвөн улирлыг ер нь мэдэрдэг учраас ер нь Мельбурн их зүгээр санагддаг штэ. Яг хөө бусад газар нь дулаахан л да, сайхан л да, Брисбен дэшигээ халуун байдаг хотууд бол сайхан л да. Гэхдээ бараг л өдөр болгоно л зуны улирал шиг. Ер нь улирал болгоно л зуны улирал шиг байдаг учраас
Одоо хүн чинь за хүүтэнд бол нэг дулаахан хувцас өмсч чинь тийм үү. Халуунд бол хичнээн халууцаад бараг хамаг хувцас тайлсан ч халууцаад байх чинь ер нь бол нэг хүн ер нь дуртай байдаг бах тий. Тэгэхээр ер нь бол Мельбурний цайгаар ерөнхийдөө бол дөхий шүү. Гэхдээ мэдээж Монгол шиг маань амар хүүтэн болохгүй ч гэсэн та ямар ч гэсэн күрчиг өмснө өвөл зун нь ямар ч гэсэн халуун байна гэж үзэж байгаа шүү дээ. Мельбурн тий. Тэгэхээр ер нь манай сонсож байгаа сонсогч нар маань за аль хотон дээр вэ гэд харж байгаа бодож байгаа бол ер нь бол Мельбурн ер нь бол дажгүй дөрвөн улирлыг та мэдэрч чаднаа гэж бас хэлмээр байна. За тэгээд Австралиг сонгожээ. За тэгээ мастерт сурах одоо студент виза авахд ер нь хэр хүндрэлтэй байваа. Тэгээ ямар шалгуурууд нь хэцүү байв? Хэрхэн apply дөө? Тэгээд яг энэний өмнөх 70 дахь дугаар дээр бас сургалтын эйженси хүн оруулаа л да. Тэгээд тэрэн дээр бол нэлээд л хүн сонсогдож байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл нэлээд өндөр хөрөнгө орлоготой байх хэвээр орлогоо баталсан байх хэвээр гэх мэтчлэн ер нь шалгуурууд нь аягүй өндөр байсан. Яг саруулын туршлагаас харахад яг энэ мастерт сурах виза авахд ер нь хэр хүндрэлтэй байсан бэ? Би яг хүндрэлтэй байсан гэж хэлэхгүй. Гэхдээ яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр одоо жишээ нь би энд ирэхээсээ бараг 3 жилийн өмнө манай гэр бүлийн бүтээр гадагшаа явж суралцах талаар ингээд ерөнхийдөө шийдвэр гаргасан. За тэгээд сүүлийн 2 жилд бол яг ингээд үндсэн бэлтгэл ажил маань эхэлсэн. Ингээд хамгийн нэгдүгээр тэг мэдээлэлээ цуглуулж эхэлсэн. Юу хэрэгтэй байх уу тий. За хаашаа ч явсан банкны одоо баталгаа гэдэг зүйл хэрэгтэй юм байна. Банкны баталгаа нь одоо виз гартал ингээд байршиж явах хэрэгтэй юм байна. Тэр хоорондоо сургалтын төлбөр төлөгдөх хэрэгтэй юм байна. Эдгээр бүх нөхцлүүдийг ингээд судалсан. За тэгээд дараа нь 2-3 жилийн өмнөөс ерөнхийдөө бол одоо жишээ нь худалдаа авалтуудыг бүгдийг зогсоосон. Шинэ хувцас худалдаж авах, гэр орондоо юм худалдаж авах энэ төр гэл тий одоо ийм бүх худалдаа авалтуудыг зогсоогоо тий тэрнтэйгээ одоо холбогдсон илүү гарч байгаа мөнгнүүдээ ингээ хадгалж эхэлсэн. Хадгаламжаа долларын хадгаламж руу шилжүүлсэн төгрөгөөс. За тэгээд ч бас мөнгө маань ингээд одоо жишээ нь баталгаа тутахаар харагдчихсэн учраас ах トゥ хамаатныхаа ойрынхоо одоо хүүхдийн хадгаламжин дээр байгаа ингээл 5 сая 10 сая төгрөгтэй хүмүүс байдаг штеп. Тэднэрийнхээ ингээ хадгаламжийн хугацааг эсвэл цуцлах боломжтой бол цуцлаад хугацаатай бол хугацаанд дуусгаар миний нэрлүү шилжүүлээд өгөөч гээд тэгээд тэдгээр хүмүүсийн бас хадгаламжуудыг өөрийнхөө нэрээр шилжүүлээд би яг элчинд орохдоо тэр нийлээд ингээ 5 дансны хуулгахтай хадгаламжны хуулгахтай орсон. Тэр нь яагаад вэ гэхээр бид тэр өөрсдийнхоосоо гадна шилжүүлж авсан 2-3 хадгаламжаа яг хүн тус болгон дээр яг миний нэр дээр байгаа боловч тус нь нээгээд тэгээд одоо тэр нь дуусгаар нь тэрийг буцаагаад ингээд хүүтэй нөхөд амар гэж одоо. Тэг ингээ 2 жилийн хугацаанд ерөнхийдөө бол банкны баталгаа юмнуудаа ингээд зэгцэлж эхэлсэн. Тэгээд би чинь 23 оны 12 сард виза мэдүүлсэн. Тэгэхээсээ өмнө 23 оны 2 сараас эхлээд ингээд сургуулиудаас судлаж эхэлсэн. Яг HR дээр ингээд сурахад аль сургуулиуд байна. Хөтөлбөр нь миний одоо яг хүсэж байгаа хөтөлбөрүүд хаана байна гэд. Тэгээд 6 сард эйженситэй очиж уулзаад тэгээд энэ сургуулиудыг би ингэж яана. Эйженси бас миний зөвлөлээд над руу нэг 2 сургууль саналгоод ингээд би нэг 5 сургууль руу хүсэлтэд явуулсан. Тэгээд ингээд сургуулиуд чинь нөгөө одоо оффруудаа ирүүлнэ. Тэгэхээр буцаагаад одоо надад тэтгэлэг хэрэгтэй байна. Би ийм туршлагатай, ийм одоо тэтгэлэг хэрэгтэй байна гэл ингээл бас ингээд мэйлүүд ингээд нөгөө эйженсигаар дамжуулаад явуулагдаад тэгээд 9 сард аялцаа өгөөд тэгээ 12 сард виза мэдүүлсэн. Тэгэхээр яг виз мэдүүлэх процесс бол өөрөөр хэлбэл 2 жилийн хугацаанд бэлдсэн процессээс учраас яг тийм амар хүндрэлтэй бол байгаагүй, гинт бэлдээгүй учраас тэгээд төлөвлөснийхөө дагуу ерөнхийдөө бол явсан. Яг л энийг л яг эйженси хүмүүс бас одоо бас нэг хэд хэдэн хүмүүстэй подкаст хийлээ. Яг яран дээр бол яг л энийг л хэлж байгаа юм л да. Та яг үнэхээр явахыг тэ суралцахыг хүсэж байгаа бол та өөрийнхөө яг одоо тэр санхүүгийн данс тооцооны асуудлыг бол яг тий олон сар жилийн өмнөөс бэлдээ гэдэг чи яг энэ саруулын яг энэ туршлагаас яг харагдаж штэ. Ер нь та бүхэн маань сонсож байгаа та өнөөдөр бодож байгаа бол
энийгээ эртгэн өнөөдрөөс ахуулаад дансаа бэлдээд мөнгөө сэвлээд хадгалаад тэ тэрнээс зүгээр нэг хүний банкны баталгаа гаргаад өгөөч гээ өнөөдөр банкны баталгаа гаргуулад нэг хэдэн төгрөг дансандаа хийлгэнгүүтээ өө би тэдэнд төгрөгтэй надад виз гаргаач гэж үсэх юм бол мэдээж Австралийн immigration бол бас тийм зүйлийг бол мэдгэтэйгээ байгаа штэ. Тэгэхээр бас яг саруулын маань хэлдгээр яг юм бодит байдлаар 2 жил 3 жил за дор хаяж жилдээ та ингээ бас өөрийгөө бэлдээрээ бас судлаарай суралцж байгаа сургууль одоо манай саруул маань хүний нөөцөөр явна гэдгээ яг мэдчихсэн учраас яг тэр чиглэлээрээ сургуулиудаас судалсан байна штэ. Тий, би ер нь бол ийм энэ үгийг хэлэх амар дуртай. Тэрний вэ гэхээр ингээд хөл бөмбөгчин ингээд хөл бөмбөгт дурладаг шиг тий тогооч ингээд гой хоол хийхийн төлөө дурладаг шиг би яг мэрэгжилтэй тийм дуртай хгүй хүний нөөцтэй уулзснаас хойш тий ер нь ийм сургалт чиглэлийн ийм зүйлд би үнэхээр дуртай. Харин тийм байна шууд харагдаж байна. Тэгэхээр за одоо сурж байгаа нь болохоор Мельбурн хотын Дээкийн их сургуулийн хүний нөөцөөр мастерт сурж байгаа тий. Тэгээд оюутан хүний хувьд ер нь оюутан хүний амьдралыг бас тодорхойлож Монголоо сонсож байгаа хүмүүс маань маш их сонирхолтой байх болно энэ асуултны хариулт маань. Тэгэхээр Мельбурн хотод ер нь оюутан хүнд ажил олдоц ер нь хэр байна? Яг эренгүүтээ яг ямар ажил олж хийв? Ажил олдсон үед хэр байна? Яг үннийг хэлэхэд ингээл Монголоос ирэхдээ айгүй дэврүү ирж байгаа шүү дээ. Ягаад чи нөгөө нэг Харвард төвчөрсөн хоёр энэ гэл Монгол кино солонгос кино шиг амар гоё бодол ирж байгаа. Тэгээд яг ингээд ирэхэд бол эхлээд ингээд сураа явж байхад бол гайгүй юм байна. Тэгээ би даалтууд эхлээд дүнгууд гараад эхлэхээр ийм учраас л энэ улс ингэж хөгждөм байх тий. Ийм нарийн байдсан байна. Юмыг ингэж гүнзгийрүүлж хардсан байна гэдгийг ингээ айгуусаа ойлгож эхэлж байгаа. Оюут түмний амьдрал мэдээж сонирхолтой ингээ хүсэж байгаа зүйлүүдээ авч чадж байгаа учраас гэхдээ нөгөө талаар бол төсөөлж яснаас илүү би бол чанга байгаа гэж хэлнэ. Яагаад гэвэл одоо би даалт те юмнуудыг ингээд тэрний ард гарахын тулд бол ингээд маш олон цагаар суух хэрэгтэй болдог. Тэгээд нөгөө англи хэл маань өөрөө одоо би чинь ингээд 40 төгсөж байгаа. Тэгээд ингээд дөнгөж 35 гарч иж англи хэлийг ингээд илүү сайн сурах талаа бодож эхэлсэн, хожуу эхэлсэн. Тийм болохоор ингээд нэлээд хүнд байдаг. Яг ажил олдсон хувьд бол би зүгээр жоохон бид нар Монгол хүмүүс бид нар ингээл юмыг угаасаа нэг хурдан хийчих сонирхолтой. Тэгээ бид нэр угаасаа нэг төрлийг заа юм шүү. Эсвэргээр энд бол жоохон хүлээх хэрэгтэй юм шиг санагдсан. Анкет өгөөд ч тэр ингээд одоо нэг хүнтэй уулзаач тэр ингээд жоохон хүлээх хэрэгтэй. Яг л тэр ажлын байр нь тэр юм ингээд шууд бэлэн байхгүй тий. Тэгэхээр жоохон хүлээх хэрэгтэй. Тэгээд хэрвээ ажилд ингээд орч чадсан болвол тэн дээр ингээ яг энэ ажлыг л би айгуу сайн хийчихсэн гэдэг яг тэр ажил руугаа төвлөрөөд ингээ чин сэтгэлээсээ сайн ажиллах юм бол тухайн ажил олгогч ингээ айгуу өөр олон төрлийн ажлуудыг ингээ нэмээд ингээ санал болгодог. Тэгэж одоо нэг жилийн хугацаанд бол санагдчихж байгаа. Яг ирэх гэж байгаа хүмүүст бол ерөөсөө хүнд найдах хэрэггүй ах トゥ хамаатан садан тий одоо сайн найз чинь энд Австрали улсад байдаг байлаа гэд тэр хүмүүс таныг ингээ хөтөлж аваачаад ажилд оруулна гэсэн ойлголт бол байхгүй. Тэгээд одоо жишээ нь үгдгийг саруулт ч юм уу цацаад ч юм уу тий чи энэ дээр ингээ сайн байгаа юм чинь чи энэ ажлыг цаашаа дахиад энэ ажлыг хийх үү гэж санал тавихтаа яг тэр хүний гүйцэтгэл зориулж л санал тавьдığım болохоос биш өөр хүнийг би чадахгүй гэхдээ манай тэрийг авчаач гэх бас боломж бас яг ингээд санал болгодог. Гэхдээ үгүй яг энэ чамд бол бид нэр ингэмээр байна гэдэг ийм зүйлийг хэлдэг юм шиг санагдсан. Тэгэхээр нэгдүгээрт шууд ирээд ажилдаа болохгүй гэдгээ ерөнхийдөө бол төлөвлөж ирэх хэрэгтэй. Ядаж 1-2 сар тий ажил хайж өгөх байна. Тэгээд бол ажил олдно. Олдчихвол тэндээ энд гоё харагдчихэ, тэнд гоё харагдчихэ гэхгүй зүгээр л тэр бүгдсэн ажлыг л сайн хийх юм бол цаашаагаа ингээл гоё замууд нэгдээд ирдэм байх л гэж бодож байгаа.
Мгм, мгм. Бас нэг подкастн дээрээс яг тэгж хэлж ирсэн. Ер нь бол эренгүүтээ та ажил болоод шууд амьдрах зардлаа шууд олчихно гэж битгий төсөөлтөөр ирээ. 1-2 сарын амьдрах зардлаа бодож тэр зардалтайгаа цуг ирээрээ гэж бас нэг зочин маань ярьж исэн шүү санаанд орлоо л доо. Мгм. Надад бас яг тийг санагдсан. Мгм, мгм. За тийм байна. Тэгэхээр за ажил болтц ер нь бол тийм байна. Эхний хийж исэн ажил оюутан болоод ирээд Мельбурнд хийж исэн эхний ажил ямар ажил хийсэн бэ? Би чинь Монголд нөгөө нэг 3 сар онлайнаар сураад энд ирээд дахиад 3 сар хэлний бэлтгэл сураад тэгээ мастерт орсон байхгүй. Тэгээ хэлний бэлтгэл сурж байхад бол ажил хийж чадаагүй. Аха. Тэгээ мастертаа орсныхоо дараагаар ерөөсөө л бусад яг хүмүүсийн адил хаускипингээс л эхэлсэн. Мгм, Эхлэл явж байгаа. Тэгээд хажуугаар нөгөө 7 хоногт нэг юм уу 2 өдөр нөгөө Монгол руу бас онлайн ажиллаж исэн. мгм, мгм, Тэгээд хичээл ихсээд ирэхээр тэрийг одоо ингээ багсгаад мгм. ингээл цогцоллал явж байгаа. Аха. За тийм ээ. Тэгэхээр түрээсийн байрны ханшны хувьд одоо за одоогийн байдлаар яг ямар үн ханштай байр түрээслээд явж байна. Ер нь хэд орчим долларын ханштай байрыг ер нь 7 хоногийн төлөхөөр байна. Мгм. Манайх болохоор одоо хотын яг төвд биш хотын төвөөс баг зэрэг зайтай 30 минут явах зайтай байдаг. Тэгээд гэр бүлээрээ очих учраас 7 хоногийн $600 байр түрээсэлж байдаг. Аха. Тэгэхээр Хаус гэж юу нүү? Таун хаус, зүгээр юнит, апартмент. Аха. тий Мгм. апартмент. Хэдэн хүрээ апартмент гэж явж байна? Хоёр нэгтэй тэгээ гаражтай байгаа. Аха, гараж та 600, 7 хоногийн Тий. $600 гэр бүлээр учраас шеэр өрөө гэхгүйгээр тусдаа өөрсдөө апартмент түрээслээд 600-аар байж байгаа юм тий. Тэгвэл тэр чинь бас яг төвд биш, бас нэг 30 минутын зайтай газар гэж байна шүү, тийм ээ? Тий. Тэгэхээр яг нөгөө жоохон зай талбай одоо жишээ нь ливингийн хувьд ч юм арай жоохон том байдаг ч юм уу тий хүүхдүүдтэйгээ байхад бол арай тухтай шууд такт руугаа гарах боломжтой ч юм уу гэл нэг тиймэрхүү давуу талууд Мгм. байгаа. Мгм. Гэхдээ ер нь л гэр бүлээрээ ирж байгаа бол нэг хамгийн хямдхандаа бүр ингээд нэг байдаа гэхэд чинь 450-аас жишээ нь 7 хоногийнх бол эхэлнэ тий. Мгм. Тэгэхээр гэр бүлээрээ ирж байгаа хүмүүсийн хувьд бол байрны ханш бол одоо хүүхдүүдтэй хажуу өрөөнд ингээ удаан байгаад тах бол хэцүү. Мгм. Тийм болохоор ингээд ханш бол нэлээд өндөр. Байр олохын тухайд бол би ирээд яг 1 сарын дараа энэ байранд орсон. Мгм. Тэгээд ерөөсөө бас л таньж мэддэг хүнгүй ирээл нөгөө хажуу өрөө түрээсэлсэн хүн маань тэгээ манай сургууль сурчээс нэг 3 хөрх охин байгаа. Тэд нэр маань ингээл надад хийдэж штэ ингэдэж штэ гэж хэлээл тэгээл явсан. Гэхдээ одоо ирж байгаа хүмүүст хэлэхэд юмыг ингээд нөгөө нэг А, Б-гийн судалчаад тэгээд одоо энэ эднэрийг хийцэн чинь ингээ болохгүй байна. Яад юм бол гээ асуухаар ингээд хүмүүс амар дуртай энэ даа хүмүүс ингээд үнэхээр дуртай тусалдаг юм билэ. Мгм. Чи яг энэ дээр алдаад байгаа юм ингэчээч гээд ингээд айгүй гоё туслаад тий явд юм байлээ. Мгм. Мгм. Тэгэхээр Тийм. жоохон судлаад ирэх хэрэгтэй юм байна л гэж бодсон. Мгм. Аха. За 30 минутын зайтай газар гэдэг чинь ер нь одоо яг ингээд за Мельбурн ч гэлтгүй Сиднейд амьдарч байгаа бас оюутнууд маань ер нь бараг л нэг 90% нь бол бараг апартмент амьдарч байгаа гэхэд бол бараг үнэн бах. Тэгэхээр зүгээр яг хөө би 11 оноос хойш яг энд амьдраад тэгээ би чи одоо ингээд ер нь бол төв рүү ер нь бараг амьдарч үзээгүй дандаа энэ зах руугаа одоо freestand house гэдэг юм да. За яг ингээд тусдаа зүгээр яг ингээд house backyardтай тэг урдаа өөрөө машина тавьчих юутай гаражтай зогсоолтой яг ийм house бас түрээсэлж болдгийн шүү гэдгийг бас монголчуудаа бас хэлмээр байна л да. Манайхан бол нэг төсөөлөлд нь ордгүй юм шиг байна. Тэгэхээр нэг town house unit гэдэг ингээд тусдаа дээшээ 2 давхар 2 3 bedroomтай тэгээ гаражтай ардаа хөөрхөн жижигхэн өөр ингэсэн backyardтай тэгээд тийм байшингуудыг бол 500 600 бол хангалттай түрээслэхээр байдгийн. Би яг хүмүүстэй тэгж л хэлмээр байдгийг тийм боломж бас байдаг шүү. Зөвхөн хотын төвд нэг апартментэд яг Монголд амьдардаг шигээ төсөөллөөр бас ингээ апартментэд битгий бүгдээрээ шаваасай жоохон гарч хараад сэтгээд өө бас ийм ханшаар
За яг хөө хөөрхөн зайтай, за яг хөө 30 минутын зайтай, 20 минутын зайтай газар ингэж байшин түрээсэлж болох юм байна штэ гэдгийг бас хараасаа гэж бодож байна. Тэгэхээр яг энэ дээр би яг үндэслээд хэлий гэсэн үгээс яг ингээд байрны талаар ярьж байгаа дээр бас хэлээд авъя гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн маань өрөө 600 700-аар нэг өрөө апартмент яг Мельбурний төвд түрээслэх үү? Та үнэхээр өөрөө travel хийх боломжтой бол tram ашиглаад сургууль руугаа явчих боломжтой, эсвэл нөхөр нь машинтай тэг ингээ ажил руугаа машинаар явж боломжтой бол та жоохон хотоос гараарай. Хотоос гарч байр түрээст гэж хараарай. Тэгхийн бол та хамаагүй тухтай том өрөөтэй том орчинд амьдарч болно шүү гэдгийг бас яг энэ зашрамд бас хэлжээ гэж бодож байна. Тийм байна. Хүүхдүүдтэйгээ ирэхэд бас одоо энэ чинь нөгөө шууд ингээл гараал ингээ дуу чимээгүй тий. Тэгэл цонхоо онгоолгоод одоо ингээ өглөөс ирэхэд ингээ шууд уурж ах жишээтэй ч юм уу. Тиймэрхүү бас орчноо та бүхэн өөрөөр сэтгэхэд хараад үзээрэй. Зөвхөн апартмент биш шүү манайхаа. Тэр яг таны зүгээр амьдарч байгаа үн ханш чинь мэдээж өндрөөр сууж байгаа 700 800 зүгээр шэр өрөө хэд байдаг вүлээ те зүгээр хажуу талын шэр өрөө 2 300-аар бараг түрээслээл ингээл байж лээ. Гэх мэтчлэн тэр ханшаараа та өөр газар тогтой тухтай том орчинд түрээсэлж амьдарч болно шүү гэдгийг та бүхэн бас хараад realestate.com-оор бас хараад үзээрэй манайхаа. За дараагийн асуулт мэдээж мастерс сурж байгаа оюутан хүний одоо хүүхдийн цэцэрлэг сургуулийн талаар ярина хоёлаа. Яа тэгэхээр манай сарвал маань сая 23 онд ирлээ. 2 хүүхэдтэйгаа хэд хэдтэй хүүхдүүд илээ? 13-тай 5-тай. 13-тай 5-тай. Тэгэхээр 13-тай хүүхэд нь high school байгаа. Тэгээд бага нь цэцэрлэг сургуульд байгаа. Тэгээд тэрний талаар хоёлаа үн хөлс нь яг яаж явж гин мастер сурж байгаа хүний хүүхэд хэдийг сургуульд төлбөр өгж гин. Ер нь хүүхдүүд маань ихэр эдээш гин. Хамгийн урд эдэж байгаа хүмүүс чинь хүүхдүүд л энэ даа гэж. Яг мастерт сурж байгаа хүний тухайд бол энэ Австралийн нөгөө нэг муж болгон гэсэн өөрийн гэсэн нөгөө нэг онцлог бодлоготой бүгдээр адилхан биш. Одоо жишээ Сидней бол миний сонссноор сурж байхад нь одоо хүүхдийн сургууль нь 50% төгсөөд одоо нэг ажиллах эрхийн визэн дээрээ бас 50% байдаг гэсэн. Тэгээ Мельбурн болохоор суралцж явах явцдаа 100% төлбөрөө төлөө. Тэгээ ажиллах эрхийн визэн дээрээ болохоор хүүхдийн сургалтын төлбөр үнэгүй болдог. Бага. Манай охин болохоор нодлон эренгүүтээ шууд нөгөө нэг цэцэрлэгт орсон. Тэгээ цэцэрлэгт оруулахдаа болохоор улирлын буюу 3 сарынх нь $680 төлөөд тэгээд 7 хоногийн 3 өдөр 8:30-аас 3:30 хүртэл явдаг тийм цэцэрлэгээ ингээд өгсөн. Тэгээд сая он гараад нөгөө нэг бэлтгэл буюу primary school-д орсон байгаа. Primary school-ийн төлбөр нь ямар шүүнтэй? Primary school болохоор охиных болохоор 6 сарын төлбөр нь $5,200 орчим доллар. Хүүгийнх ахлах сургууль. Тэгээд ахлах сургууль маань болохоор арай жоохон үнэтэй $7,400 6 сарын $7,400 орчим үнэтэй байдаг. Энэ дээр би бас нэг зүйл тодтогч хэлмээр байгаа зүйл нь одоо жишээ Монголд бол бид нэр ингээл хотын төвд байгаа сургууль, хувийн сургууль сайн ингээл тэгдэг тий сургууль сайн ингээл. Энд болохоор тийм юм байхгүй. Одоо хотоос зайдуу байсан ч гэсэн хамаагүй тухайн сургуулийн сургалтын системүүд бол нэг системээр ингээд явдаг. Дээрээс нь нэмээд сургуулиуд одоо элсэгч нараа одоо хэрвээ энэ сургууль таалагдахгүй бол дараагийн сургууль руу явах ингээ боломжтой байдаг учраас элсэгч нарыг ингээ сайн байлгахын тулд сургуулиуд ингээ бодлогоо өөрөөсөө айгүй сайн авч явдаг. Тийм болохоор одоо хотоос зайдуу байлаа гэд одоо сургалтын чанар бол мууддаггүй. Эсвэргээр харин магадгүй тэр сургууль нь одоо хэдэн жилийн түүхтэй вэ гэдгийг харах юм бол тэгээ одоо айгүй олон жилийн түүхтэй тий ингээд авах юм бол энэ бол одоо өдийг хүртэл байна гэдэг чинь сургалт нь сайн байна гэж харах шалтгаан болно баггүй юу? Тэгэхээр байр сонголтод энийг бас харуул зүгээр юм шиг санагдсан. Тий яг үнэ. Яг хотын төвд байдаг сургууль сайн, хотын зах руу гарахаар сайн гэсэн тийм ерөөсөө байхгүй. Бараг л харин хотын зах руу байх тусмаа хүүхэд нь тий хитрхи олон биш бас ингээ бас яг ингээ багш нь тулж ажиллах магадлал нь бас өндөр байгаа штэ. Тэгэхээр би тэд ч гэсэн одоо ер нь хотынхоо Мельбурн хотынхоо зах руу байдаг учраас маш сайн сургуулиудтай штэ. Тэгэхээр ер нь бол сургууль бол маш сайн. Гэхдээ гэрийн даалгавар
ер нь их шахалт их багтай. Ер нь хүүхдийг ер нь өөрөөр нь айгүй байлгах. За гэрийн даалгавар гэж хамаагүй шахахгүй. Сургууль дээр ол сурах юмаа сурна тий. Гэртээ ирээд за одоо би одоо санахад бол зүгээр Монголд байхад бол сургуульд байхад бол зүгээр хуруугаа өвтөлт хуулан бичлэг хийгээл тоодоол ерөөсөө зүгээр суухгүй гэрийн даалгавраа хийн гэдэг нэг тийм асуудал байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр энд бол шал эсэргээрээ ерөөсөө хүүхэд бол ерөөсөө ирээл нэг л нэг сайхан сургуультай ирээл зүгээр хөрхөн тоглоол яг нэг хүүхдийн хүүхд гэсэн цагаа бас өөрөө ингээ хөрхөн өнгөрүүлээд байгаа нь харагддаг. Тэг яг хуу зарим хүмүүс нь бол сургуульд жоохон муу юм байна гэж хэлэх бах. Зарим хүмүүст бол яг хүүхдийг бол хүүхдээр нь байлгаад хитрхи амар шахахгүй байгаа юм шиг. Тэг ялангуяа primary school, high school руу бол мэдээж даалгавар нь нэмэгдээд анги ахих тусам нэмэгдээ явчихна. Яг бол тэгж болд үгэн жаа хин юу гэж бодож байна. Саруулын үед яг за ялангуяа за охин сая дөнгөж бэлтгэл анги препт орсон юм байна. Хүүгийн хувьд юу яаж вэ? Монгол сургууль сурж агаад энд ирсэн хоёрын хооронд юу н хүүхдийн сургалт нь юу н knowledge нь хэр байна? Харьцуулбал харагдаж байна уу? Зүрөө? Тий яг нөгөө гадна талаас нь харахад одоо ингээд тоглоод байгаа юм шиг ингээд харагдаад байгаа. Гэтэл одоо чинь охины тухайд гэхэд сая 2 сард л орсон шүү дээ тий сургуульд primary. Тэгэнгүүт одоо эдгээр чинь ингээд үсгээ ингээд бүгдээрээ тэгээ саундтайгаа тэгээ дуудлагуудтай зөв дуудлагуудтай нэгэ бүгдийг мэдсэн. Тэгээ одоо уншаад эхэлж байгаа байхгүй юу? Үзээд эхэлж байгаа. Тэгтээ харин тий ерөөсөө хүүхэд маань ядрахгүйгээр энэ сургалтуудыг аваад байгаа юм. Тэр одоо тоглоомын арга нь амар зүйл арга байх шиг байна. Хүүгийн тухайд болохоор одоо чинь юу гэдэг нь нөгөө шинжлэх ухаан тэгээд одоо нөгөө код одоо энэ чинь нөгөө технологи өөр айгүй мундаг хөгжиж байгаа болохоор технологи хичээлүүд дээр нөгөө код бичих ч юм уу тий. За тэгээд нөгөө Excel гэдэг нөгөө программын сургалтууд энэ төр гээд яг Монголд бас бид нэр төдийлөн одоо манай 10 жилийн сургалтын системүүдэд тийм их гүнзгий байхгүй байгаа ийм юмнууд бол ороод эхэлсэн юм шиг надад харагдаж байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр би бол сургалтыг одоо бол тийм муу гэж бол хэлэхгүй өшөө юм гүнзгий юмнуудыг ингээ хүүхдийг зовоохгүйгээр юм арга нь өөрөө л хэцүү юм байна даа л гэж харж байгаа. Тийм ээ тий тэгж байгаа бах. Ялангуяа яг Монголоос ирсэн хүүхдүүд илүү хамаагүй илүү жишээлбэл математикийн тал дээр бол манай монгол хүүхдүүд бол илүү гайгүй мэдлэгтэй гэж хараад байгаа шүү дээ. Яг ингээд манай хоёр бол яг энтхийн сургуулаар явсан учраас бол яг харьцуулж бол харахгүй байгаа. Яг би өөрөө сурж исэн үеэ бодоод одоо ингээд яг сурж байгаа энэ ангиуд одоо тий 8 дугаар анги 2 дугаар анги гэдгийг ингээ хараад ирэхэд бол арай шахуу явж исэн юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр бол манай Монголын сургалт бол нэлээд сайн шахдаг. Яг тухайн үед бол хүүхдэд нь жоохон ачаалттай боловч ирээдүйд мэдээж хэрэгтэй зүйл байгаа юм л да. Тэгээд тэгтээ би яг Австралийн сургалтыг бол муулж байгаа юм биш. Яг зөөлөн аргаар хүүхдийг удаан тий зөөлхөн багаар явж байгаа хэрнээ тэр нь тогтцсон толгоонд нь үлдсэн айгүй сайн байдаг гэж харж байгаа шүү дээ. За цэцэрлэг сургууль тийм байна. За төлбөрийн ханшийг бол хоёлаа хэлчихлээ. За хоёлаа мэдээж хүний нөөцийн талаар ярина. Тэрнээс өмнө ганц асуулт үлдсэн байна. За оюутны эрүүл мэндийн даатгал бас заавал төлөх ёстой байдаг. Тэгэхээр яг чиний саруулын хувьд мастер сурж байгаа оюутны эрүүл мэндийн даатгал юу нь яг жилдээ юм уу сардаа 6 сардаа яг хэдийг төлж байна вэ? Эрүүл мэндийн даатгалыг болохоор 2 жилийн хугацаатай виз гаргахад нэг бүсэнд төлсөн. Тэгээ гэр бүлийн эрүүл мэндийн даатгал болохоор $11,000 болсон. 2 жил. Синглээр буюу ганцаараа байгаа бол нэг $2,500-3,000 болох юм билээ. Тэгэхээр нөгөө хүүхдүүдтэй байхаараа эрүүл мэндийн даатгалын төлбөр нь илүү нэмэгдээд ирдэг. юм билээ. За тэгвэл нэг гэр бүл бол 11,000 орчим, сингл бол 2,500-аас 3,500 байдаг байх нь байна. За тийм байна. За тэгэд ер нь Австралид суралцж байгаа хүмүүсийн ихэнх нь ер нь Австралид үлдэх PR виз аваад бас цааш нь үргэлжлүүлээд ажиллаж амьдрах бодолтой хүсэлтэй байдаг. Тэгээд мэдээж нутагтаа бас буцаж очиод сурсан мэдснээ ажил үйлс болгох хүсэлтэй хүмүүс ч бас бий. Тэгэхээр за тэгээ нөгөө талд нь тэгээд бас тэр энэ улсад үлдэх бодолтой байсан ч тэр нь биелэх нь
Биелэх нь байна, биелэхгүй бас нутаг буцах нь ч бас цөөнгүй байдаг. Тэгэхээр нутагтаа буцсан монголчууд манд за юунаас эхлэх үү, ямар ажилд орох вэ гэд олон асуудлууд бас гарч ирдэг. Тэгэхээр энэ хүмүүс бас хандаад хоёлоо яг одоо үндсэн бит хоёр бас подкаст хийх гээд байгаа бас асуултынхаа хариултыг эхлэе гэж бодож байна. Би ч Монгол хүний нөөцөөр ажиллаад одоо нэг төгсөөд ирсэн болон гадаадд ажиллаж исэн хүмүүсийг ярилцлаганд авдаг талд нь ажил олгогчийн талд байсан бол энд ингээ өөрөө сурахаар ирсэн чинь яг эсрэг талд нь гарчиж байгаа байхгүй. Одоо Монголд ингээ хүсээд исэн юм чи энэ талтаа ингэж харагдаад байгаа юм биш үү гэдэг зүйл рүү ингээ гарч ирж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь ингээд Австралид ирээд тэгээ хүмүүс ингээ PR авах уу, эрэлттэй мэрэгчлэр суралцах уу энэ төр гээд ингээ төлөвлөдөг тий. Яг энэнтэй адилхан хэрвээ та ингээд Монгол руу буцах тухай шийдвэр гаргасан эсвэл тэр тухай бодож эхэлсэн бол бас төлөвлөх хэрэгтэй гэж бол би хэлмээр байна. За тэгвэл яаж төлөвлөх хэрэгтэй вэ гэхээр одоо яг манай Монголд яг юм нарийн мэрэгжлийн мэрэгчлүүд ингээд айгүй дутагдaltaй ажиллах хүчний хомсдолтой бүр байгаа. Тэрэн дээр одоо жишээ нь юу гэдгийг те маркетинг дээр байлаа гэж бодоход одоо энд ирээд ингээд харангууд хүмүүс хүүхдүүд ингээд айгүй ерөнхий мэрэгчлэр айгүй сурж байгаа байхгүй юу. За эсвэл асууж байгаа одоо тий ер нь ингээд хүүхдүүдтэй ярилцж байхад болохоор би ингээд ямар мэрэгчлэр ингээд сурвал ингээд би ингээд айгүй тийм happy байх болоо би ер нь юунд дуртай болоо гэж айгүйх ингэж асуугаал те би энтэйгээ ингээд ярилцж байгаа ийм юмнууд байгаа. Тэгэхээр илүү юм нарийн мэрэгчлүүдийг сонгох юм бол хүн ингээд дуртай зүйлээж олж аавн дээрээс нь нэмээд яг эрэлттэй байгаа тэр одоо Монголд очиод хүсэж байгаа цалингаа аваад тэр дуртай ажлаа хийх юм боломжтой болно л гэж хэлмээр байгаа. Тэгээ жишээ нь одоо маркетинг дээр байлаа гэж бодонгууд те жишээ нь дижитал маркетинг, контент маркетинг, сошиал маркетинг гэл. За энийг бол зар дээрээс харчиж байгаа. Тэгээ эдгээр нь яг юу хэлээд байгаа юм бэ? Ажил олгогч нь өөрөө яг юу хүсэж байгаа юм бэ гэл тэгэнгүүт жишээ нь сошиал маркетинг дээр гээл тэгэхэд чинь юу гэдэг те аль одоо сувгууд ингээд дэлхийд одоо ингээд 1 2 3 дугаар чагсаж байгаа. Тэр нь ямар генерашнгийн хүмүүс тэр сувгуудыг аль альтай харж байгаа юм. За Монголд аль нь байгаа юм. За энэ бүтээгдэхүүнийг ямар насныхан зориулсан бол аль сувгаар илүү ашиглаад ямар үгээр хүргэх юм бол одоо хүнд хүрэх юм ч гэдэг юм уу те. Их мэтлэнгийн одоо яг ийм нарийн лөө ингээд орох юм бол зүгээр. Тэг би саяхан би даалтан дээрээ нэг смарт маркетрууд гэж биччихдэг байхгүй юу. Тэгсэн чинь манай багшийн фидбек нь смарт маркетер гэж байдаггүй маа. Маркетингийн түүлсийг зөв ашигладаг хүн одоо маркетингууд смарт юм шиг харагддаг юм аа гэж фидбек өгсөн байсан. Тэгэхээр яг энэ те одоо худалдаан дээр байлаа. Миний ажиллаж байсан салбар дээр бол худалдааны мэрэгжилтэн гээ ерөнхий байгаад байгаа. Тэгтэл яг одоо жишээ нь шил шаазан хариуцсан тэрийг мэддэг худалдааны мэрэгжилтэн яг жимс одоо тэ нарийн ногоог хариуцдаг тэрийг мэддэг худалдааны мэрэгжилтэн гэл яг бүр ингэж дитэйл ингээд орох юм бол тухайн хүн маань ингээд Монголын зах зээл дээр ер нь олон улсын зах зээл дээр ч гэсэн ялгаагүй өөрийгөө одоо борлуулах ханш нь бол илүү өндөр болж ирдэг. Дээрээс нэмээд хүн ингээ бүр нарийн л орох тусам цааш нь ухаад дурлаад ингээд судлаад явах боломжтой тий. За дээрээс нь одоо шинэ аппликейшн хөгжүүлэлт байна. Тэгэхэд ч л одоо жишээ нь яг одоо би ажлын байран дээр баг 2 жил гарan хайсан байгаа. Тэр нь ямар бэ гэхээр одоо Монгол зөндөө олон аппликейшнгууд ингээ хөгжиж байна. Тэгэхэд тэр аппликейшнгийн одоо хаана нь юу байвал хэрэглэгчд илүү тухтай байх уу? Одоо алин дээр даруул хаашаа шилжүүл хэрэглэгч яаж харах уу гэдгийг төлөвлөдөг ийм хөгжүүлэлтийн хүн жишээ нь Монголд хэрэгтэй байгаа. Тэгэхээр гихмичлэнгээр иймэрхүү яг өөрийнхөө дуртай зүйл чинь юу вэ? Тэгвэл тэрнлүү чинь уягдах тийм нарийн мэрэгшил юу вэ гэдгийг олоод тэгээд тэрэн дээр одоо сургалтанд суудаг ч юм уу эсвэл одоо сурах гэдэг мэрэгчлэрээ тэрхээ ингээд чиглүүлдэг ч юм уу те. Ингэх юм бол одоо та Монгол руу буцаж очиход бол одоо ер нь бол өөрийнхөө хүсэж байгаа ер нь боломжийн цалин дээрээ боломжийн одоо газараа ажилд орох бол би бүрэн боломжтой гэж хэлээ. Тийм байна. Тэгэхээр за сая бас дурдлаа л да. Тэгээд ер нь яг одоо бас ингээ бас судалгаа хийж байгаа манай саруул манаас судалгаа хийж байгаа хүний нөөцийн бас тэгэхээр ер нь одоо тэр судалгаанаас ингээд ерөнхий харахад ямар мэрэгчлээ суралцвал ер нь Монгол улсад маань яг
хэрэгцээтэй байна гэж яг харагдчихээн. За жишээлбэл эхний 5-ыг бас дурдвал яаж юм. Тэгээ ямар мэрэгчлэр төгсөж Монголд очих юм бол ер нь өөрийн хүсэж байгаа цалинг авч чадхаар ажилд орох уу гэсэн бас нэг чухал асуулт гарч ирнэ л дээ. Тэгээд үүний талаараа судалгаа хийж байгаа хүний хувьд хариулт өгвөл. Миний судалгаа болохоор ийм байгаа юм. Одоо гадаадтайгаа монголчуудаас авч байгаа байхгүй юу? Нэгдүгээр одоо хэдийн хугацааны дараа буцах сонирхолтой байна вэ? Буцаж очиод юу хийх сонирхолтой байгаа юм бэ гэдгийг тодруулах зорилготой. Тэгээд энд ямар мэргэжлэр одоо сурж байгаа вэ гэдгийг тодруулах гэсэн ийм 3 үндсэн зорилготой одоо. Яагаад ийм зорилготой байгаад байна вэ гэхээр энийг би нөгөө Монголд байгаа хүний нөөцүүдэд буцаагаад одоо нэгдсэн нөгөө уулзалтууд дээр нь юм ихтгэл болгож танилцуулаад тэгээд одоо жишээ нь энд ингээд технологийн чиглэлийн оюутнууд одоо Мельбурн ч юм ер нь гадаадд их байгаа бол одоо сая жишээ нь би бол ингээд зөвхөн өөрийнхөө л туршлагын хэмжээнд л ингэж мэрэгшүүл зүгээрээ ингээл ерөнхий л ярьж байгаа байхгүй. Тэгэхээр буцаагаад яг тэр хайгаад байгаа нэг албаныхаа дарга ч юм уу хүний нөөцөн ч юм уу нэг юм сайн дурын ивент хийгээд за манайх бол ойрын 5 жилдээ ийм хүнийг аавна. Энэ нь яг ийм хийдэг хүнийг л хайгаад байгаамаа гэдэг тийм онлайн уулзалтыг хийх зорилготой гоор судалгаа аваад байгаа юм. Тэгэхээр буцаагаад за одоо жишээ нь Австрали улсад нийтдээ одоо судалгаанд оролцсон оюутны тэгээ жишээ нь юу гэдгийг 45% нь маркетингийн чиглэлээр сурд юм байна. Тэгэхээр одоо маркетингийн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсвэл маркетингийн нарийн нэгжтэй 3 компаниг хүний нөөцийг нь ивент болгоод тэгээ тэр хүмүүсийн чиглэлээр ингээд нэг юм мэдээлэл өгөх. Тэгээд тэгэх юм бол хүмүүс маань илүү одоо яг нөгөө зангаа цэг имиж юм уу бусад ингээд газруудад зарууд нь ингээд байгаа боловч яг ингээд нүдэнд харагдал би энийг сурах хэрэгтэй байна гэх тэгж ойлгогдохоор одоо яг үндэ бол манай зар бас тийм байдаггүй юм байна. Нөгөө талд нь ирээд өөрөө уншсан чинь тийм биш болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ талд нь ингээд тэртээ дөрөв ажил хайх хүмүүс нөгөө талд нь ажил хайж байгаа хүмүүсийг ингээд хоёр талд нь холбосон юм уулзалтыг хийх зорилготойгоор судалгаа аваад байгаа юм. Яасан гоё. Тэгэхээр судалгаанд маань бас идэвхтэй оролцоорой. Мельбурнийнхаа хүмүүсээс бас судалж байгаа гэсэн. Тэгээд бас удахгүй Сидней, Брисбен бусад мууч хотуудаар амьдарч байгаа бас монголчуудаас судалгаа авахтаа бас бэлтэж байгаа гэсэн байна тий. Судалгааг болохоор одоо Австралийн өөр одоо хотуудас ч гэсэндээ хийх сонирхолтой байгаа. Тэгээд одоо хамгийн их хүн байгаа Сидней хотод ч юм уу тий бусад монголчууд байгаа хотуудаа ингээд хийх тэгээд дахиад цаашаа оюутнуудаар ингээд дамжуулаад Япон, Солонгос ч юм уу гэл ингээд хийх юм сонирхол байгаа. Гэхдээ харьцангуй жишээ нь Япон, Солонгост байгаа хүмүүс бол ингээд ойрхон байгаа доолгой мэдээлэл арай их тэгээд бас их удаагүй байд юм шиг надаа ингээд тухайн одоо Монголд ажиллаж байхад бол ийм жоохон яг Австрали тийм улсад байгаа болохоор тийм үү мэдээл жоохон хол тий. Тэгээ нөгөө Монголд байнга ирж очиод чадахгүй болохоор ингээд жоохон нөгөө Монголоос ингээд нөгөө нэг зах зээл гэх юм уу нэг жоохон холдсон тий. Одоо яг тэнд байгаа төсөөлөл ингээд жоохон бага болцсон ийм ялгаатай юм шиг ингээд санагддаг байсан. Тэгээ тийм болохоор энэ судалгааг одоо үргэлжлүүлээд өөр хотуудтайгаа монголчуудаас авах сонирхолтой байгаа. Тэгээд зөвхөн одоо ажил олгогч тэг нэг талд нь нөгөө талд нь энд байгаа хүмүүсийг ингээ холбох зорилготой энэ судалгааг эхлүүлсэн чинь одоо шинэ Мельбурнээс авсан судалгааг ингээд одоо ингээд ерөнхий хариуг нэг харангууд жишээ нь ингээ 40 гаруй хувь нь Монгол буцаж очиод бизнес хийх сонирхолтой байна гэд үлдсэн ажилд орох сонирхолтой байна гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт би бодож исэн ивент дээрээ одоо Монгол жишээ нөгөө бизнес хөгжүүлэлтийн юм инкубатор төвүүд бас ингээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Ямар бизнес одоо орох юм бол зүгээр байна. Эсвэл хөрөнгө оруулагчаар бол явахаарай нэгэд ийм зөвлөгөө өгдөг газрууд бас ингээд гараад ирсэн байгаа. Тэгэхээр тэдгээрүүдэд санал тавиад бас энэ ивенттэй оруулж болох юм байл. Тэгвэл хүмүүс хэрэгтэй байна гэж бодож байгаа жишээтэй тий. Дараагийнх нь бас ингээд хүмүүсийн ингээд асууж байгаа асуулт болохоор яаж мэрэгчлэлтэй дуртай болох юм бэ? Тий. Яаж би юунд дуртайгаад би яаж мэдх юм бэ гэдэг асуултыг эсэргээрээ одоо хүүхдүүд хүмүүс ингэ нэлээх асуудаг. Тэгээ энэ жишээ дөрөв тий одоо удаан ингээд амьдарч байгаа хүмүүс маань тий би юу өөрийгөө ойлгох бодлоо би яг юунд дуртайгаа сайн мэдэхгүй хичээж амьдарсаар байгаа л ингээд нэг мэдсэн чинь хүүхдүүд нь гайгүй болцсон Монгол руу буцах болцсон байна тий одоо очиод яах вэ яг би юунд дуртай болоо гэл ингээд асуучих жишээтэй. Тэгээ би бол энэ дээр юу санал болгох вэ гэхээр одоо жишээ нь Монголд
олон улсын одоо тийм нөгөө патент тест ингээд авдаг компани ингээд эрхээ нь аваад баг 7-8 жил ингээд үйл ажиллагаа явуулж байгаа хаа би тэгж бодож байна. Тэгээ тэрэн жишээ нь ямар тест энэ төр байдаг вэ гэхээр тухайн хүний амьдралын түүх дээр тулгуурлаад ингээд нөгөө нэг тэгээд мэдээж байгаа өгөгдөл дээр нь тулгуурлаад тэр хүн юунд сэтэлчдгийг тэгээ мотивашн юунаас авдгийг тэр хүн одоо ямар төрлийн ажил хийвэл илүү өндөр одоо тэр хүнд ингээд өгөгдөл нь байгаа юм энтрийг ингээд гаргадаг тийм олон улсын тестийг ингээд патент эрхийг аваад ингээд Монгол үйл ажиллагаа явуулж байгаа жишээ нь компани байдаг байхгүй юу? Тэгэхээр жишээ тэр компаниг ч гэсэндээ энэ үйл ивенттэй би ингээд санал тавиад оруулж ирээд тэг ингээд тестэд танилцуулаач ч гэдэг юм уу. Тэг яагаад гэвэл бүгдээрээ ингээд лагс ингээд одоо ер нь бол ингээд лаг англи хэлтэй болно гэдэг чи өөр бас амар том чаленж шүү дээ. Тэгэхээр яг зүгээр ингээд Монгол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөөг нь аваад тэр тестийг өгөөд энэ өгөгдлөө ингээд гаргаад ирэх юм бол энд байгаа дээрээ одоо ингээд хайгаад үзэхээр үнэгүй курсүүд бас байна. Тэ эсвэл арай хямдхан курсүүд бас байна. Боломжууд байгаа даа байхгүй. Тэгэхээр тэрийгэ тодорхойлоод авчих юм бол тэрэндээ тулгуурлаад ингээд тэр курсүүдэд суугаад ингээд сертификаттэй мэдлэгийг авчих юм бол тэртээ дөрөв гадаадд амьдэрсэн 5 6 7 жилийн туршлага чинь өөрөө ингээд Монгол бас шинэ юм байхгүй. Хэдийгээр өнөөдөр та ингээд хийж байгаа ажил чинь би нэг үйлдэлхийн л ажил хийж байгаа гэж байгаа боловч ингээд өнөөдөр жишээ Монголын хүний нөөцүүд те одоо Австралид бол жишээ нь ингээд хүн өөрийгөө пүүшлээд ажиллаж штэ тэр тийм болтол ингээд ажлыг ингээд зохион байгуулсан байгаа даа штэ. Тэгэхэд Монголын хүний нөөцүүд өнөөдөр яаж ийм болох вэ гэдэг дээр ингээд талгуугаа өгдөг ч жишээ те. Тэгэхэд та энэ процессор ингээд 4-5 жил явцсан хүний хувьд бол жишээ нь яг энийг очиод Монголд ингэдэж штэ гэж хэлээд өгөхөд л эн чинь мэдлэг болохоор байгаа даа байхгүй. Тийм тэгэхээр гэх мэтлэнгээр нэг дуртай зүйлээ ингээд тодорхойлгох хэрэгтэй. Тэгээд хэрвээ үнэхээр болохгүй бол би бол ийм патент тестэн дээр ингээд мөнгө төлөөд оролцоод үзье. Тэгэх юм бол энэ чинь ингээд олон улсын зөндөө олон хэдэн мянган 100 хүнээс авсан өгөгдөл төр тулгуурлаж гарч ирсээр хагаад ингээд олсон ийм тестүүдээ байдаг болохоор ингүүл бас зүгээр юм байна гэж бодож байгаа. Тэгээд би эдгээрийг бүгдийг нийлүүлээд нэг юм уу хоёр ийм сайн дурын ивент хийгээд тэгээ энэ ивент дээр ийм мэдээллүүдийг өгье л гэсэн нэг ийм зорилгот хийгээл яваад байгаа. За тийм байна. Тэгэхээр манай Мельбурн хотод манай амьдарч байгаа оюутнууд ч төдийгүй бас бусад хотуудад байгаа Монгол оюутнууд маань бас идэвхтэй бас энэ ивент үйл ажиллагаанд оролцоод бас энэ судалгаанд оролцоорой гэж бас уриалж байна. Тэгээд яг саруулын маань хувьд ер нь бас ирээдүйн хүсэл зорилго нь яг юу байна вэ? Монголдоо хараад юу хийхийг хүсэж байна? Ер нь ирээдүйн хүсэл зорилго нь юу вэ? Би нөгөө нэг яг Монгол сургуульд ордог байхдаа хүмүүсээс амар их асуудаг асуулт байсан. Тэр юу гэхээр та 60 юм уу 65 настай байх өөрийгөө юу гэж төсөөлж байна өнөөдөр? Тэг гоё байныхаа гадаа суугаад гоё даалуу тоглоод сууж явах юм уу? Тэ эсвэл дэлхийгээр аялж явах юм уу? Одоо чинь би өөрийгөө бол би юм гоё цагаан сарууч гэж сольж өмсөө. Нэг жижиг өсгийтэй готалтай нэг тийм 65 настай юм гэж тодорхойлдог байхгүй боддог. Тэгэхээр энэ юунаас улбалж ийн гэхээр би анх Имартад орсныхоо дараанаас эхлээл бодсон зүйл маань болохоор би нэг юм нэг 45 ч юм уу те 50 хүрээд ч юм уу ингээд залуучуудтай ажлын байр булаацалтад байхааргүйгээр болох хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээ тэр юу байсан? Явж би ингээд туршлагаа л хуваалцах дуртай. Тэгэхээр консалтингийн компани үл их зүгээр юм байна гэж бодсон. Тэгээ наашаар сурах шалтгаан маань ч гэсэн бас энэтэй холбоотой. Яг тэрвэл надаа сайн боловсрал хэрэгтэй, боловсролын бэкграунд хэрэгтэй те байсан. Нэг хийхэд тэгэхээр яг бүр холын ирээдүйн зорилго маань бол ерөөсөө л ишээл чиглэж байгаа. Ойрын ирээдүйн зорилго маань бол одоо энэ судалгаагаа дуусгаад тэгээд нэг юм сайн дурын хүмүүст хэрэгтэй тэг ингээд хоёр талыг холбосон нэг юм гоё ивент хийчихсэн гэсэн зорилго байна. Энэ жилдээ бол энийг дуусгах одоо зорилготой байгаа. Яг л одоо 9 сард нөгөө нэг Монгол хүний нөөцийн өдрөлөг болдог байхгүй юу? Тэгэхээр тэр өдрөлөг дээр би энэ судалгааны үр дүнд танилцуулаад тэгээд компаниудыг одоо оролцох компаниудыг авах сонирхолтойгоо HR-уудтай.
Тэгээд ингээд нэг цуврал ивент хийх юм бол зүгээр. Гэхдээ хамгийн гол нь бид нар чинь ингээд зүгээр л сайн дураараа орж ирж байгаа болохоор энэ талаас орж ирж байгаа хүмүүс маань ч гэсэндээ одоо олон удаа хийхэд чадахгүй тий нэг хүн ингээд хотод ингээд энэ чинь онлайн хийх юм чи оролцоод чадахгүй болохоор одоо энэ нөгөө Австрали улсаас оролцож байгаа хүмүүс мөн ч гэсэн бас яг ингээд идэвхтэй өөрийнх нь хүсэлтээр нь оролцох гэсэн нэг юм сайн дурын ивент хийн тулд одоо яг суралцж байгаа мэрэгжил чиглэл хүслийг нь тодорхойлох судалгааг аваад байгаа шалтгаан маань өөрөө энэ. За ямар гонцлог. Энэ дээр бас нэр нэмэлтээр хэлэхэд одоо энэ ивент маань ингээ хийгдчихвэл миний бодож байгаагаар одоо HR болон тухайн хүмүүс маань ингээ хоорондоо холбогдох боломжтой. Тэгэхээр Монгол руу онлайн ажиллах боломжтой. Яг нь Монголын одоо тий Австралийн өртгийг тэр одоо coverлж чадахгүй. Гэхдээ над чиг 1-2 хоног ч юм уу тий ингээ онлайн ажиллаад өөрийнхөө дуртай ямиг хийх боломжтой. Эсвэл буцаж очихоос өмнө 1 жилийн өмнө ч юм уу магадгүй онлайн ажиллахад одоо Монголын байгууллагын соёл, атмосфер юу гэдэг тэрийг ингээ мэдрээд очиод ингээ төсөөлтөд очихоор очиод ингээ одоо шоконд ороод тасаж чадахгүй буцаж байгаа тохиолдлууд бас байгаа тий. Тэгэхээр тийхгүй байх боломжтой. Тэгээ яг Монголд очиод ажиллахын нэг гоё давуу тал нь юу гэхээр жишээ нь энд бол амар их өрсөлдөөн дундаас ингээл өөрийгөө нотлож гарч ирэх хэрэгтэй болж штэ. Монголд бол жишээ нь харсангуй гайгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт манай улс ч айгүй гоё хөгжиж байгаа улс ахгүй. Тийм болохоор хэрвээ чи ямар нэг юм бодоод тэгээ тэр юмаа ингээд энийг юм болгочихъя гэд ингээ хийх юм бол одоо компаниуд амаа ойлгоо би одоо улсад ажиллаж үзэг болохоо мэдэхгүй байна. Хувийн эрхтлийн компаниуд бол тэрийг айгүй сайн ингээ дэмждэг тэр санаачилгыг. Тэгээд буцаад би энийг хийсэн штт гэд ингээд өөрөөрөө бахархах тийм боломжийг бол бас ингээд олгодог компаниуд. Тэрийгээр айгүй сайхан тийм гоё давуу талтай. Тэгээд магадгүй та Монголоос яваад удаж байгаа бол одоо ийм гоё одоо боломжууд бол Монголд ингээд их нээгдсэн байгаа шүү л гэж хэлмээр байна. Ер нь саруулын маань бас одоо энэ яг ярьж байгаа зүйл бол миний одоо энэ подкаст хийсэн 70 дугаарыг тий өмнөх 70 дугаарыг ингээд харахад бол ерөнхийдөө бол за эйженсийн хүмүүс байна. Ер нь энд дандаа үлдэх боломж, энд цаашаа дахиад сураад, энд ажиллаж амьдрах, дахиад бүр үлдэх PR, виз мэдүүлэх гэх мэтчлэн дандаа нэг энд Австрали улсад монголчуудыгаас үлдээсэй гэсэн яг тийм бодолтой хүмүүсийн яриа бас илэнхэд ер нь орсон байдаг л та. Ер нь анх удаага бараг за манайхаа Монголдо очиод сайхан сурсан мэдснээ Монголдо хэрэгжүүлээд явъя гэсэн ийм гоё бас санаачлагыг бас гаргаж байгаа энэ 71 дахь дугаар манаас их өрмөц дугаар болж ийн гэж би бодож байна л та. Тэгээд цаашийнх нь тэр зорилгод нь маш өндөр амжилт төсөй саруулаа айгүй гоё сэтгэл зүрхээ гаргаад үнэхээр хүний нөөцийн мэрэгчлэлтэн тэгээ бас дээрээс нь сурж байгаа энүүгээр цаашдаа бүр улам мэрэгшгийг хүсэж байгаа хүсэл эрмэлзэл чинь бас эндээс бас харагдчихээн. Тэгээд тэр зорилго хүсэлт нь бас биелэх болтугай гэж бас ерөнхийдөө бид хоёрын бас подкастын маань хугацаас дуусгах өгч जैन. Тэгээд сүүлийн асуулт нь Австралид суралцаа тэгээд буцаад нутагтаа харих гэж байгаа мөн бас энэ улсад суралцахаар ирэх гэж байгаа хүмүүстээ бас хандаад хэлэх үгээ бас хэлнэ үү? Тэгэхээр за ирэх гэж байгаа хүмүүсээс эхлэе тий. Зөвхөн нөгөө нэг магистрт сурах боломж байдаг гэл угаасаа яг нөгөө монголч бид нэр бакалавр магистр гэсэн хоёр хөл ойлголт байгаа юм чи. Гэдэг тэгтэл яг үнэндээ жишээ нь Австралид бол ингээ коллеж бол маш чанартай байна. Сургалтын зөвтэй ингээ олох юм бол ингээ коллежид сурах боломж бас байна шүү. Илүү ингээ магистртай харьцуулахад ижиг арай хямд төлбөртэй тий. Тэгтээ ингээ адилхан 2 жил ч юм уу эсвэл 1 жилээр ингээ сертификаттэй төгсөх ийм бүрэн боломжууд нэгдүгээрт байна гэж хэлмээр байна. Дээрээс нь нэмээд яг ингээ сайн боловсрал хагаад нэг апдейттэй хийчий тий. Ингээд нэг шинэ юм сонсчий гэж бодож байгаа бол бүр их ингэж амар зардал гаргаж ирэхгүйгээр ингээд бүх сургуулиуд ингээ онлайн болсон байна. Тэгэхээр онлайн хөтөлбөрүүдийг салгаж аваад үзэх бас боломжтой болсон байна. Зөвхөн
юу гэдгийг магистрийн бүтэн сургалтыг сураад 16 кредитийн тал нь ингээ хэрэгтэй хэрэггүй гэж үзэж байгаа бол тэр кредитээсээ салгаад аваад үзчих бас ийм боломжууд бол ингээ гарсан байна гэж бас хэлмээрээ. Буцах гэж байгаа хүмүүстэй бол ерөнхийдөө бол яг тэг айгүй сайн төлөвлөх хэрэгтэй шүү. Тэг очихоос өмнө ч гэсэндээ ингээ монголчуудын талаар Монголынхаа ингээд мэдээллүүдийг ингээд айгүй сайн аваад ингээд төлөвлөд очих юм бол та бас ингээд шоконд орохгүй байх бас боломжтой. Тэгээд хамгийн том асуудал чи өөрөө очиод яг хүсэж байгаа цалин дээрээ ингээд ажилд орж чадахгүй байх тий бас эхэлж байгаа шүү дээ. Тийм болохоор та өөрийгөө хэрвээ ингээд бэлдээд тэг ингээд тэр одоо хүсэж байгаа Монгол бүх төрлийн мэрэгчлэр бол үнэхээр өрсөлдөн байгаа. Гэхдээ одоо мастер төгсөөд очиж байгаа хинхэнд MBA байхад ингээл 100-уулаа MBA төгсөөд очивол тэр чинь өрсөлдөн байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр MBA дотроосоо юу гэдгийг нэг нарийн мэрэгчлийг гэхээс илүү нэг нарийн мэрэгчлийг илүү ингээд та аваад сонгоод судлаад тий ингээд үзчих юм бол та очиод бол өөрийгөө ямар ч асуудалгүй ингээд ажилд одоо хүссэн цалингаараа орж болно. Хэрвээ таны мэргэжил үнэхээр таалагдах юм бол тэр ажлын байр байхгүйсэн ч гэсэн тэр компани таныг ажилд аваад за манайх яг одоогор энэ ажлын байр байхгүй гэхдээ нэг жилийн дараа гарна тэр хүртэл чи энийг хийжээ гэд ингээд авах хүртэл ийм компаниуд бол бэлэн байгаа гэж хэлмээрээ. Тэгээ яг хүний нөөц талаасаа ингээ хэлэх юм бол би бас энд ирээд нөгөө буцаад ирсэн бас 1 2 3 ингээ хүмүүстэй ярилцж байгаа байхгүй. Тэнгүүд бид нар болохоор яг нөгөө зараар шууд очиод ингээл ажилд орсон гэсэн чинь нөгөөх нь яг өөрийнх нь хүсэж исэн ажил биш. Тэгээд албан тушаал ингээд сайн ахихгүй ч юм уу болохоор за бүтггүй байх ингээд буцаад ирсэн байгаа даа байхгүй. Тэгэнгүүт Монголд чинь ингээд нэг зараар явдаг нэг хэсэг, хэд хандангаар явдаг гэдэг ингээд бүр ингээд хоёр салцсан байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр яг хэд хандаг хэсгийг жишээ нь мэдэхгүй байх жишээтэй. Тэгэхээр яг мэдээлэл бас хангалттай биш л энэ л да Монгол талаас өгч байгаа мэдээлэл маань өөрөө хангалттай биш болохоор ийм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр гэх мэтлэнгээр ингээд ганцхан зангаа цэгийн ч юм уу өөр одоо зөндөө олон зарын сайтууд байгаа. Тэгээд тэднэрээс гадна бас хэд хандаг гэдэг ийм компаниуд байдаг шүү. Тэр компаниуд руу хандаад өөрийнхөө одоо би ийм давуу талтай ийм юмар сурсан ийм мэрэгчлэр бай одоо ормоор байна гэвэл тэр хүн тэр компани маань таныг ингээд цааш нь санал болгоод хэрвээ матчжээвэл одоо тухайн компанид одоо таныг ажилд оруулах зуршлага үйлчлэгээ хийн. Хэрвээ матчгүй заавчлаарай. Яг таны энэ цалингаар энэгээр бол бид нар таныг ажилд оруулж чадахгүй юм байна гэдэг юм эйженсигийн ажлыг хийдэг компаниуд бас гараад ирсэн. байгаа гэж хэлмээр. За тийм байна. Тэгээд ер нь суралцах зүйлс ихтэй энэ Австрали улсад ирээд дэлхийн түвшинд одоо үнэлэгдэх үед олон их сургууль коллежуудад нь бас хэрэгтэй эрэлттэй мэрэгчлүүдээр нь шамдан суралцаад эрдэм өөртлөөд эхийг бодож мөрөөдөө нутагтаа буцах гэж буй олон монголчуудаа хэрэгтэй ажилд нь хэрэгцээтэй компаниудад нь эрдэм өөртлөөд ирсэн алчиг мэрэгчлэлтэнгүүдээ хооронд нь холбон өгөх энэ сайхан ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье саруулаа. Баярлалаа. Ямар гоё юм гэж хэлдэг юм бэ. Тэгээд мэдээж энэ ажилд нь манай монголчууд маань бас идэвхтэй оролцоод судалгаанд нь идэвхтэй оролцоод ивентэнд нь бас идэвхтэй оролцоорой гэж бас монголчуудтай бас сонсож байгаа монголчуудтай уриалан хэлж байна. За тэгээд цагаа гаргаад бас подкастын маань 71 дахь зочин болж орсон саруулдаа маш их баярлалаа. Баярлалаа. Намайг бас ийм гоё подкастнда оролцуулсанд баярлалаа. За тэгээд 14 хоногийн хугацаатай ордог подкаст маань бас одоо энэ бүтэн сайнд ороод дараагийн 14 хоногийн дараа бүтэн сайн өдөр бас дараагийн зочноор бас удахгүй уулзцай сонсогч нараа. За тэгээд Мельбурн хотоос Саруул Цатанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.